Амайцхан намайг Хөтөөгийн скватер гэдэг миний аав хөтөн журнаг та хамт гэр бүл болоод 9 сайхан хүүхэд өрөөснөө би 4 дэх хүү болно ихэр төрсөн юм аа. Би баг насанд Увс аймагт цэцэрлэгээр хүмүүжээд 1977-аас 1987 он хүртэл Увс аймгийн 2-р 10 жилийг төгсөөд Ардын хайранд 1988-аас 90 он хүртэл Ардын хайранд алуу хаагаад эндээс халагдаж аймгийн эрчим хүчинд ажиллаж амьдарч байгаад 1994 онд Эрдэнэ дотроо шилжиж ирсэн. Эрдэнэ дотор шилжиж ирээд эхнэр оюун цэцэгтэй хамт гэр бүл болоод 4 сайхан хүүхэд төрүүлсэн. 2 хүү 2 охинтой. Одоо бид нийт 34 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд би Эрдэнэ төвлөрөлд 30 гаруй жил ажиллаа сая оюуныхаа мөрөнд суусан. Энэ ажлын хугацаанд Эрдэнэ төвлөрийн 5 удаагийн аврах, Эрдэнэ төвлөрийн хөндөд дэвтэр зүтгэж, Эрдэнэ төвлөрийн тэргүүний урхаачин, хөдөлмөрийн хүнд тэмдэг, засаглагын жуу хүчүүд, өвгөнжил болон төрийн дэд алтан газар шагнуулсан. Миний том хүү мөнх батн 2 хүүтэй эхнэрээ хамт одоо Австралид ажиллаж амьдарч байна. Удаа хүү аз жаргал маань Эрдэнэт хотод одоо бас эхнэр 2 хүүтэй хамт ажиллаж Эрдэнэ төвлөрт педагогийн жолоочоор ажиллаж байна. Дараагийн охин Отгон туяа маань Австралид сурч ажиллаж амьдарч байна. Хамгийн отгон охин Сэлэнгэ маань ээж аав хамт Орхон аймгийн Эмпати сургуульд сурч байна. Хөдөлмөрийн хүндэт медалт төрийн дэд алтан газарт хөдөлмөрийн сугатрахыг та бүдийн халуун галагдаж нор орон задя. Энэ шинэ зэнгэл ирсэн Казахстан үед миний хамт олон Эрдэнэ төвлөрийн баатар Эрдэнэ төвлөрийн уурхай пилазын жолооч хамт олон энд мань хөрцөн ирсэн миний уур номын аав ээж ахын дүүс ангийн хамт олон эквачийн хамт олон тэр доор суугаа манай эхнэрийн маань талын манай хотууд хүмүүс ирчихсэн маань доор бас манай дүүнэр ирсэн маань энэ жишээ халуун мэдээ танад хүргье. Таавал асар сайн хүсвэрээр ирсэн. Би уусан манай аав ээж уусан би тагаад суув. Хотон үстэй. Би их хэцээсээ бишвэлээ. 3 дугаар ангид байхад манай аав маань ажиллаж байгаа. Ослоор бурхан болоод тэгээд 4 дугаар 5 дугаар ангиас эхлээд зуныхаа амралтаар ээжтэйгээ зөв ажил хийгээд зуныхаа амралтаар ажиллаад анхны 125 төгрөгөөр тэр өргөөр 2 зуныхаа амралт 8 сарын 25 хүртэл ажиллаад тэр олсон мөнгөөр хичээд ном төвтөр аваад тэгээд дүүнэрийнхээ ном төвтөр ингээд амьдрал тус энэ хүний хөдөлмөрийн болоод гэдгийг тэрнээс урьсан да. Тэгээд тэрийг утгаараад бидээд өнөөдрийг хүртэл хөдөлмөр надыг хүнийг бий болоод юм байна гэдэг ухтмад амьдч үүдэг хүчлээ. Эмч маань өнөөдөр миний эдийн зэрэгтэй явах амжилтын маань үндэслэлээ. Надтай хамт байсан хүмүүс, надтай хамт ажиллаж амьдарч байсан, надтай хамт үйлчлж нөхөж байсан, сайн ч хүмүүс байгаа, муу ч хүмүүс байгаа. Алдаа нотаад би эмэгтэй голохгүйгээр эдийн хүртэл бүгдээ хайрч өгд юм аа. Ингээд таа бүхэнтэй эмэгч миний энэ алтангаад содон энэ тэтгэвд бас гавьяаны амралтын цайлганд ирсэн таа бүхэнтэй хамгийн сайн сайхан мөнгө гэсэн юм байна. Үүс хүнд мэдэмжтэй байж, бүрхэнд цэцэн байж, орой дэт нь очроо морхон за бичлээ бурхад төгөж хийж байгаа тухайг ярьж байгаа. Монгол улсын баатар Эрдэнэ төвлөрийн автомобиль зэгийн хамт олон бол ялцчгүй манай Сүгэдрахтай байна. Сашгүй холбоотой 2 дахь сайхан гэр бүл гэж бодож явдаг. Тэгээд энэ сайхан гэр бүлийн төлөөлөл болсон манай Пилазын хамт олон хөрцөн ирээс улсын явдал маш их баяртай байна. За манай одоо ахмадууд маань бас одоо хөдөлгөөний хамарт бас морилын заацсан бол туйлыг таатай байна. Тэгээд энэ хөрцөн ирсэн эрхэм тав бүгдээ манай Сүгэдрахын төрийн дэд алтангад содны медаль
Зааман гавьяаны амралтанд гарсан энэ сайхан медальыг хамтдах нь одоо өнөөдрийн та бүдтэйгээ эрүүл үеийн үгстэй авшигын энэ сайхан өдрийг нээж үг хэллээ. Тэгээ та бүгд минь энэ сайхан эрүүл үеийн авшиг үеийн бас та бүгдэд хорон тогтоолт хаваа гэдэг эхний сайхан онцгой нийцийг төвчдүүрэн тогтоогооч гэж бас та бүгдээ хүсэж байгаа шүү. За ингэ ширэн дээрээ тавхан босож эхний онцгой бүгдээрээ сайхан өргөн барья. Сүгөөдрах мэнэс олон сайхан үйл ажиллагаа олон одоо залуу халуунаас эдгээр төлөвлөр тэр дундаа бас манай энэ сайхан автоэрийн зэгийн хамталтайгаа өнгөрөөсөө тэгээд энэ ахмад уурлууд ч бас сайн мэдж байгаа анхлан орж ирсэн цаг хугацаагаас нахуулаад өдий зэрэгтэй сайхан ажиллаж явж байгаа одоо өргөжлүүд нь ажиллаж байгаа хүнд одоо ачаа тээврийн тэр сайхан жолоочнартаа бас дахин баяр хүргэе. Мөн одоо сүгөөдрахта амьдрал нас жаргал ирүүлэх хамгийн сайн мөнгөнийг хүсээрэй. Завдруулъя. Хамтдаа нэг сайхан нэгсэн адуудыг сонсчих бас. Таудээ аз жаргал ирүүлэх хамгийн сайн мөнгөнийг хүсье. Дэвшүүр тогтоогоос оочаараа гэж хүсэж байна. За одоо яг миний уртад одоо акцент өгч байгаа ширийг бол манай автоэрийн цэгийн гандууд манай сууж ийн гэж би ойлгож байгаа шүү. Тэгээд энэ сайхан гандууд та полицейсийн удаад маш их баяртай энгэр дөрөв модон гэдэг золсон төрийн дэд алтан гад содон болон лөвийн бүдэд медалуудыг ингэтэйгээд зулсан ахнаараас харагдаж байна. За тэгээд бүгдээрээ сайхан энэ сайхан үдшийг хамтдаа сайхан гөрөөрөө тэгээд Зонны манда бүтээгдэхүүн төлөвийн авны улаан төвийн одонд маршал нэмжээгийн сэдв болон нэрмжит Монгол улсын баатар эдэ төлөвлөрийн автоэрийн зэгийн хамтдаа бас өнөөдөр хамтдаа баярлж байна. За одоо манай сүгөөдрийн уран садан төлөвлөлөө өнөөдрийн сайхан сайхан хөрцөн болоод төлийг баяртай байна. Хөнөө чигсэн вэстрийг сөвдөөсөн гэх Монгол хөлгөн шашилтай хаадаг барьсан Монгол 20 дугаар зууны төвхөнд нэрээр гэрсэн Монгол хайгуулын жижиг майхнаас эрдэнтийг цогцлоосон Монгол. Энэ зэгөргөний бүгд өөрийг тэгшиж морин хуурын айлгог шиглүүлж өгнө гэмээр та бүгдийг өмнө морин хуурч баяр магнаага орон зэдэ.
Амарууч баярын одоо маш их баярлалаа. Алга ташууд алсан шиг орол орсон шиг гэдэг шиг хөтөж миний зүгээс бас Сүгбаатарт нэг сайхан нэжсэн надад ажлыг бэлгэлээ гэж бодож байна. Төрийн дэд атангад цод өртсөн Сүгбаатарт баяр хүргэе. Заата хүний хөдөлмөрийг сайхан хөдлөж өнөөдрийн сайхан өдөр бас төрийн дэд атангад цодон ингэртэй газар зоосон Сүгбаатар хэмээн энэ сайхан арга хэмжээгээр бас иргэн нэгэн хүнийг орон залж та бүхэндээ бас 2 тонооны үгийг хэлнэ гэмээр хөдөөгийн хишгэ хайгаа бас та бүхэнд орон залж байгаа да. Таатай байна. Мөн сайхан төрөндөө давтангад содог ингэрдэг зулсан ана Сүгбаатар хэмээн ах өнөөдрийн нэг арга хэмжээд бас өрөлдсөн ирсэн байгаа. Тэгээ та бүхэндээ энэ сайхан бордох үгийг бас сануулъя. За үлдсэн та бүхэнд я там летугийн төрөндөө тотнавсан тав гэдэг Таит рахту ишүүлээ. Зургаан нэртэй гурван нэртэй. Хамгийн том нь. Тэгээд устдод энэ их хэлчихсэн байна. Ангийнх нь хамт олон хэлчихсэн байна. Хамт найз зөндөө хэлчихсэн байна. Тэгээд бүх автоо батн садан та ажилттай тав гиндэн. Цаашдаа ажил дүндрэмжлэлт амьдагт атчаар хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрээ. За бүгдээрээ ундаа нэг сайн дөр Хөдөөгийн Сүгбаатар хөдөөгийн ишгэ гэдэг эсвэл яах дүү эсвэл эсэх өдөр бас ийм сайхан өндөр өтгөн олуулаа байна гэдэг бол үнээрээ сайхан. За тэгээд одоо бишгэхийг хийсэн тэр ерөн үений үстэй хамтдагч нэг сайхан 2 тондоо бас дахин тогтоогооч гэж бас таавдаас өсөж байгаа шүү. Өнөөдөр ч бас их бэлэг дэмэлтэй сайн өдөр байлаа шүү дээ. Ханш нээсний 2 дахь өдөр, бүх юм нээсний 2 дахь өдөр гэдэг шиг бүгдээрээ сайхан нэгдүгээр бас таавдыг тогтоогооч гэж өсөж байгаа шүү. За манай эдийн жолоочнод одоо 130 тонны гадаад шигээд авдаг юм байгаа үстэй гэж бас бодож байна. Харахнаа бас ганцаар таньдаг сайхан золоочод бол сууж байна. За тэгээд тэр манай хамгийн доотлын ширээний дүүнэр томото суугаад тахыг арайгүй үстэй. Барьж гин үү? Оо ээ. Нааш авдаг шүү дээ. За ширээний дараатай ажлаа хийгээрэй. За нэг өдөртөөч бүгдээрээ. Эдгээр тотын түүчээ явуулж за яатчих манай Монгол улсын маань Баатар энэ сайхан эрхэм сайхан үйлдвэр эрдэнэ үйлдвэрийн маань зүрхэн тархин олсон гайхалтай автоэрийн цэгийн маань бас хамт олон энэ сайхан үдэш энэ сайхан танхимд хуран чуулсан байна. Тэгээд тэнгэр гэлц галтан гацыг ингэртэн гэлзүүлсэн Сүгбаатархтаа эрүүл хамгийн сайн сайхан бүхний хүсье бүгдээрээ алгадчихъя. За өнөөдөр бүгдээрээ сайхан дуутай хугацаа энэ сайхан оройг хэзээш мартагдахааргүй тийм сайхан орой болгоё тэгөө. За тэгээд та бүхний сайн мэд хуран бүтээл урдын газ тэртэн дамбийн даш дондын шүлэг соёлын газ тэртэн давцрынгийн пүрсрэнгийн аялал уурхай чин бих сурам бүтээл та бүхэндээ дээлтмэрья хамтдаа сайхан дуулцгаая. Sorrow
За бодох дарга бол бас манай сөхөхийн бас нэгэн сайн мэддэг байх гэж бодож байна. Бас нэг тогоон тондоо сайхан ажил хөдөлмөрж ирсэн. Тэгэхээр бас ахтаа болон төрсөн хүмүүс мэдлэг төвшүүлэх баха. Солонготой солонгоо юмтай ярьдаг. Уран цэцэн байлиг байна. Ийм даа. Яг манай сөхөх бидний бол нэгэн ахлах юм. Яг бол энэ асуудлын дараа үе буюу бидний халамжийн хүмүүжүүлэх одоо өмчилжээс сайн ажиллаж хэлжгүй зүйлийг бидэд хэлж ярьж залуучуудаа бүрдүүрэл болсон тэргүүний шилдэг манай сурагч жолооч байгаад байгаа юм болсон. Би ахмадуудын хажууд одоо Сүхбаатарын нэг актер мэднэх нааши. Гэхдээ залуучуудын хажууд бол мэднэ. Яг өнөөдрийн цорын цугласан уулын технологийн хэсгийн хамт олондоо болон Сүхбаатарын төрөл төрсөд ангийн ажил мөн бач хамт олондоо гармач байна, хөвсрэн байна, хасч байна. Тэр бүрэн цугласан хамтлаг хэлье. Тэгээд цаашдаа ажиллагааны төлөвлөн авчирвал сайн үсэн өрөөгөө байна. Саамшгүй тэгээд нэг хүний найзахгүй балардаг шүү дээ. Аливаа нэг үйл ажиллагаа дээр их нэрээ мартаа. За би энэ үндэсний ширээд байгаа би аяа боолдороо тавьчихсан. Энэ хоёр боол маань миний номын аав гэж байна. За манай хотын хүмүүс бол долоон нэртэй. Долоон уухтай гэсэн үг дээ. Тэгээд тэр долоон маш овгийн хойдог овгийн хүмүүс гэдэг юм аа. Хойдог овгийн хүмүүс нь хойдог шаава шавууг урд нохтор гаснууд хочилтэн шавууг гэсэн долоон нэр байдаг юм аа. Тэгээд дундаас мэдээ хойдог элэний хүмүүсийг долоон нэрийн дотор цагаан ястар хүмүүс гэж хэлдэг юм аа. За тэр нөгөө бусад элэний хүмүүс яг дотроо яг түүхээр Монгол хотон зам бол түүхээр ярих юм бол бас нэг дээр өөрөөсөө гэсэн их хаатын нутгийн бас юм Монголын баг үндэстэнгүй болж байгаа үндэстэнгүй байсан байна. Номын аав ээж чинь хэлж нэрэлтийн өчний юм гэхээр бид нар хотон зам бол алгаан нэрч өсгөө шатаа алгаан нэрч ном байна шүү. Тэгээд тэр номын хүчээр номын аав ээж чинь би болтмаа. Тэгээд манай хотон зам бол 8 номын аав ээжтэй байхгүй. Өөрийн төрсөн аав ээж, хадам аав ээж, тэгээд миний өөрийн надад номын хүчээр би болсон номын аав ээж. Бид хандман гэсэн номын аав ээж. Тэгээд 8 аав ээжтэй ажлаар амьдрэх юм байна. Тэр утгаараа миний алгаан дээр зөвшөөрсөн амиа хаваад бурхандаа заримч мөрөг өчир тэр үндсэн аав ээж бол миний номын аав ээж юм байна шүү. Үгүй тэгээд хөдөлмөрийн одоо хаваад хөдөлмөр доктор Унсангийн тариалан сумдэрч бас одоо энэ Сэлэн амны баруун бүрийн сангаа ажигууд насаараа малч гэсэн даалгаар харч одоо 50 60 жил насаар мал гэсэн 2 3 цаг нар буй. Энэ манай зэбой зохион байгуулагч байгаа шүү. Миний ажлыг бүгдийг авч явдаг. Би хайртай. За баярлалаа. Баярлалаа. Ханга том их ширнэс хэлээч. Энэ ширэн дөргөө та овшин танилцуулж шүү. Би танилцуулж. За. Энэ ихний ширэн бол миний төрсөн ах дүү нар байгаа. Миний хамгийн том эгч, духмагч маань тэр байна. Ээжийг маань оруулж одоо миний дээдлийн зулаг шиг шаасан нэгч маань. Тэрний дараа чинь дүү бол яаж одоо Мөнхбаатар гэдэг миний энэ дүү байна. Одоо байр насаараа аав маань мөчөө хүмүүс дээр яг л барилга ажил хийж байгаа. Манай эгч гэсэн бүрлэг засч гэж чихүүд ажиллаж байсан. Орхон өдөр сайн танидаг. За тэгээ миний ихний өрөөс тэнд сүхтүүлэг гэдэг одоо анги хамт. Оо ихэр юм аа. Тэг ихэр хүй гараад ирж байгаа. бас энэ алтан гадс үзчихсэн ингэдэ үзчихсэн. Басараа алтан гадстай шүү дээ. Сүгээр дараа чи баха. Нэс зэгстаа. гэтээ нэг боогоор харагдсан шүү. Энэ хоёр хүний чи ихэр гэсэн чинь бол анзаараг юм шүү. Хардаа манай та нар бас гаргаад шүү дээ. Их биш гэдэг шиг дээ. Бөөта. Нэгтэй жаа хөөр. Гэхдээ бас болж байгаа. Алтан гэдэг миний төрсөн бас алтан гадс. Гурван алтан гадсан юм шиг дээ. Энэ дараа нэмэгтэй хамгийн утга нэмэгтэй инх тоглог гэдэг энэ эрүүл мэндийн газар суйлт хийдэг. За тэгээд манай одоо Перүүд байна. Энэ оюуна гэдэг Мөнхбаатарын эхнэр. За энэ Батгүй байна. Алтангэрлийн эхнэр. За энэ Дэлгмас Сүхтүүлгийн маань эхнэр энэ. За энэ манай хоёр баруун бүрэн таваад миний энэ хоёр дүү байгаа. Миний аав эгчээс гарсан Цонх Батрах гэдэг миний одоо дүү. Баруун бүрэн малч шаагаматанда шаагагийн нэг тусвалж байсан гэдэг. За эхнэр анх маа гэдэг манай номын аав нөхтэй. Тэгээ юу шагдраа тарихаа тий. Баруун бүрэн амьдарч байгаа хүмүүс маань хурц ирсэн байдаг. Цагаагийн шиг. Энэ манай Сүхбаатар
энэ нэг хүнийг үлдээж тэгээд сая юм байна. Адар цаг манай хөргөн. Хөргөн үү? Тийм байна. Тий, хөргөн хөвчтэй хүзүүний баг хамттай гэж тест. Ууштараа тест хөргөн марцсан шүү дээ. Хамгийн ажсан хамгийн сэтгэл сайтай хөргөн байна. Тэгээ наа чи халахаараа тэгээд оройхон дэш наа чи ханцуугаа шамхад ихэд яа. Сая нэг алгандаас жимчтэй архин амруу шууд хадаад орчихсон. Агаар тусаар орчих жаа согчих гээд одоо байдаг тийм үү. Тэгээд дараа жимчгээ заа нэг хөвт за миний яста жинхэнэ одоо халуун тач хүйдэн төрж явсан хэвээр. Энэ техникийг Орсын нойлд дээр дэм хөдөлгөөрөөс одоо камч хөдөлгөөрөө энэ олон жил хамт ажилласан жинхэнэ баг юм байна. Жинхэнэ нэг гэрүүл нэг цул болсон усуд маань энэ дээр хөрөсөн маш найс нөхдөд гэж ойлголоо тийм. их бач хамтаа. Оо за их бач хамтаа. Одоо бид нар чинь 20 хэдэн жил 24 жил хамтаа амьдэрсэн юм өстэй. 8 дугаар ширээний найзууд бүгдээрээ байсан алгадaltaй баяр хүргэчээ. Дараа нь бол тэнгэрийгөө танилцсан цугадрага. За тэг хомдохгүй өөрсдөө гараад нөө үг хэлнэ. За энэ ширээн дээр манай ангийн хамт ангийн багш буйндөр багш маань сууж байгаа. Оо ангийн багш нэрсэн шүү дээ. Баяр хүргэе. Ямар гоё юм бэ. За ингээд энэ манай ангийнхан одоо энэ нэмэгч бол За уусан гэсэн. Уусан. За тий. Уусан ийм тодорхой хүмүүсийг бол. За энэ түрүү тэр энэ манаас одоо энд ажиллаж амьдарч байгаа энэ найдан байна. Хөдөө малчин. За энд маань энэ дөрөв хангаагаас ирсэн манай миний ангийн ядмын ихнэр байна. Оо бүрэг хангаагаас өрөөдсөн ирсэн баяр хүргэе. Асаалтан манай ангийн ядам гэж одоо байна. Сайдмад баярлалаа гэрүүд. Тасараад одоо бизнесмен хийсэн манай ангийн миний найз жинхэнэ гэрүүлийн найз болж одгүй маань энэ байна. Багш мэрэгчлээ шүү гэж. Ширээний авчихсан шүү дээ. Ихнэр ашиг юм байна. За тэгээд сүхтүүл цайд тавьчихсан. За манай хатан Сүхбаатар сүхтүүлэг гэр хоёрын гэрүүд шүү дээ. бид чинь цэргийн баяраар гарсан юм шиг байна. Тэгээд 3 сарын 20-нд нэгдсэн гэдэг бишбүл 21-нд. Тэгээд сүхтүүл спад гэдэг нэгдсэн. Оо за. За энэ ширээн дээр маань одоо манай хатмах хамгийн том хатмахын дэмжих гээд манай баяжиг пап үйлдвэрт ажилладаг таавар баг тагнаа. Тий. За бас миний пап үйлдвэрт ажилласан миний хатмах энд цаанг байх маань дэмжигч нар таньдаг хүн ирдэг хоор. За энэ манай одоо бид баазан байгаа юм. Манай бас хүн жоох маань энэ орон нутгийн юунд ажилласан. За ягч манай хатам ягч манай өрлөгч байна. Энэ дэмжих нэг антич юм байна. За энэ одон коох байна. Манай бас папки майстер гэж хэлсэн. Манай байна. Эхнэр юм. За тий одоо. Тий шигч байна. За энэ манай хот манай азагийн маань хатам эхнэрхийн одоо аавч манай хотод тавж байгаа бүрг ханга бас бүргийн малчин. За Булгаангийн бүрг хангаас юм малчин. энэ бүргангаа хийсэн юм шүү. Эхнэр ундрах гэдэг. Тэгээ бас малчин манай малчин. Бүргангаас сая тоогарах юм бол 5 гэрүүл ирсэн байна ямар ч. За энэ хамгийн доотлын шинэ дандаа залуучууд үе манай бас новын хүүхдүүд байна. Энэ олон нэг гэж хэлдэг. Энэ надад бас новын хүүхд болоод ирчихсэн. Бас би бас өчнөр ач зэмэрт орчихсон байж таа. Энэ очнооч олон хүүхдүүдтэй болсон. Тэр хүүхдүүдийн маань одоо төлөөлөл болж ирчихсэн юм. За энэ мөнхөө манай бас хатам дөө. За эхнэр энэ цагва тэнд орхон. За манай уугнаа та манай орхон номын бол оюун төгс. За энэ манай отгон шав цогцлмаа. За энэ миний бас одоо хатам дөө. Цэцгээ одоо над утахгүй охин болоо гэдэг. За энэ отгоо маань. За энэ оюунаа маань эдгээр хүмүүс маань гэдэг оо манай хатам ах юм баг охин инхмэнд гэдэг нэг өөр хохин байна гэдэг. За энэ тадын маань шүү дээ. Тэр тийг бас таньж өгч байна. Тэгдэг байх. Октод баяр хүргэе. За октод. За одоо шүү. Энэ ширээн маань одоо манай Пилац маань бидрийг удмаа дасан уурч гэдэг шиг ухаач тийм энэ сайн ахмадуудын маань хүүхдүүд байх шиг байна. За тэгээд дараа нь гэдэг дамжил үлрэн ирж байгаа юм даа шалгаж иргэн нэр төртэйгээр уурхаан Пилацын жолооч гэдэг энэ мундаг хүч хөдөлмөрийг шалгасан энэ мундаг зориг зүрхийг шалгасан энэ техникийн эзэмшиж байгаас эдгээр сайн залуучууд байна энэ дээр. За энэ одоо манай ахмад алтан шиг гэдэг аав надад би энэ олон хүүхдүүд байна. Надад аав надад ажиллаж байсан. Тэр хүүхдүүд нэгээ сайхан байж байна. Эрдэнэ бол миний шиг одоо дамжсан. За сүйд орсон одоо за оюун гадаа бата бас аав баттай манай оюун гадаагийн аав бас ажиллаж байна. За энэ өстө залуучуудын юм сайн одоо чийж амжаагүй шиг. За ингэ цаа эдгээр сайн. Оо манай бас аав бид надад зөв ажиллаж байсан. Манай хонгороо байна. Энэ миний шав баяраа байна.
Наа хонгорч бүр хамт ажилласан болчихсон үстэй. Тийм шүү дээ. Энд одоо удахгүй дахиад миний хамт бол миний шав бас 50 байна, Эрдэнэ хөрөг байна. За энэ гайг байна. Манай Эрдэнэ очир байна. За манай одоо энэ Эрдэнэ үйлдвэрийг маань ер нь ингээд эмэгтэй бас хослмол жолооч бий болгоё гэдэг анх төрж байгаа анхны хоёр эмэгтэй Билазиг жолоочийг барьж байгаа одоо солонгоо гэж ярьдаг солонгоо гэдэг үг байна. За Билазиг жолооч шинээр очсон. За энэ бол Эрдэнэ байна. Даваас руу маань бас эмэгтэй жолооч тийм ээ. бас болсон шүү дээ. Оо за. Хөөе ганц эмэгтэйний үгээр баяр үргэлжлэх санаанаас бостоо солонгоо. Хоёр томос байгаа мó. За энэ ширээн маань одоо жинхэнэ маань одоо үйлдвэрийн битээ байгуулт анх оролцож хамгийн анх төстэй нэг Бимбах маань энэ сууж байна. Тэгээд доош ирээд даваа зэрэг ах, гансаг ах, инквайр ах, даваа самбах, за турсвэг ах, ацэнгэл ах. За манай болдоо одоо манай энэ эсмэл одоо хамгийн анх болдоо байгаа. Болдоот маань байна. За манай Батаяр байна гэдэг. Шагаа харуун их гойсаа гэж гараад. За энэ турсвэг ах гэдэг нь өстэй яг нэг курсын оюутнууд байна. Анжаад нэг үсээ. За энэ шинээр манай засварын гарыг засварын дазуу цахилгаач. Өстой бурхан цахилгаач даа юм. За тэгээд бимбо ахын хүү удман асууж байгаа. За энэ залуучуудаа тэгээд манай золоо давка давцрах ахын хүү аймгийн зам манай бас мундаг сайн ажилтдаг залуус юм. Аавны цуж шүү. Ингээд удман асууж байгаа ч гэдэг юм байхгүй. Тийм. За тэгээд энэ дөрөв зөндөө очсон байна. Тэшилээ дэлгэрээ битнээр манай жавхаа атэрдэн байна. За энэ нэгдүгээр ширээ уцаатай манай одоо өдөртлөг байна. Манай өдөртлөг хэсгийн дарга одордон дарга орлогч дарга мөнгө сайхан даргын цуж байна. Энэ хэсгийн цэгийн хозын дарга мөнгөрдөн шагтар гэдэг үйлдвэрчний хэвийн дарга байна. За миний найз эзэн цогтоос гавьяатаа суужсэн. За энэ орхон байна. Мөнгө сайхан байна. Төрөө миний шаа экватор за үйлдвэрчний хооронд манай Билазийн нийт үйлдвэрчний хэвийн дарга. Экватор гэдэг цаг дуулдаг эрдэмтэй залуу байгаа да эрдэмтэй. За баярлалаа та бүхэнд ингэж За удам насны урагшти Ярбаатар түвээ ядрагшил гасан бэ. Тэр хамгийн гой онцлж байгаа нь бол эмэгтэй Билазийн жолооч байна. Худалдаа тэгээд дөрөв ундахтай төвшин жаргалтай дэлгэрээ төлөөрөө төвшин авахны явахын өлжтэй өрөөд та бүхэнд нэг төвчлээд өнөө чиг сайн бүгдээр хамтдаа 60 сайхан өнгөрөө шүү. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа. Сайхан хэлцүүлгээ анаас одоо ариуна бэлэн болсон уу? За тэгээд та бүхэн өмнө Хинэсээс урданы шилдэг оролцогч босод орчин ариунагаа өрнөж байна. Хамтдаа хүлээн авах уу? Yeah.
Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ оройн минь дэвшүүлье. Таны минь өглөө хонтод хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Миний амийг хөтэйгээс Сүхбаатар эцэг эхээс өвсүүлээ. Айлын 4 дахь хүү бөгөөд 2 их. Би ханийгаа сургууль байхаас одоо иргэний мэднэлтэй. Ер нь сургууль байхад би хөдөлгөөнтэй одоо сургуулийнхаа шигшээ хүлэмжийн тэмцээнд явдаг, барилддаг, дөр тоглолтод явдаг тэмлэх байсан. Цэргээс сэрэл анх үерхий санал тавьжсэн. Тэгээ 90 оноос хойш ч юм бид хоёр үерхэж байгаа. Тэгээ 92 онд анхныхаа хүүхдийг төрүүлж илээ. Миний эмчийн үйлдвэрт 30 жил ажилласан. Ажлаа сая гавьяаны хамгаалтанд суусан. Олон ширнэлийн, олон ч спортын амжилттай байгуулсан. Одоо ханийхаа тусч хөдөлмөрч имрэнгүй халамжтай тийм заа зөвлөх тийм авьяастай техникийн маш их олон мэдлэгтэй тийм бахархдаг. Бид хоёр ч одоо тэгээд 34 жил хандахтаа 4 хүүхдээ ээж авлаа. Одоо 4 ачтай 2 сайхан биштэй. Миний урт наслж дан жаргаараа энд илүү олон жил надтайгаа хамт хорвоогтуулаараа л хичээлээ. Энд хайртай шүү. Айтугаан өргөж яваа ачаа тэвэртэй шамдаж яваа авьяас чадлан цогцол Самис оноо намайг скутер автобус гэдэг. Одоо Австрали улсын Сидней хотод ажиллаж сурч амьдарч байна. За би хатаа нэг хүндлэгээ төвшөлтөө. Танин олон жилийн нөрөх хөдөлмөр хичээл зүтгэл. Хүндлэх сэтгэл осооныхаа хөгжил гаргасан. Өнөөдөр түрүү өндрөөр алхан газар нашигсан нарийн төлөв баярлалаа байна. Энэ өндөр шаналлал таны хичээл зүтгэлийн гэрчлэлүүдийг зөвхөн биднийхэн багтааж бүлгэр төрүүлсэн байна. Одоо яг сайн бацхан та бүхэнд нэрөө мэдэн бүргий намайг аз жаргал гэдэг Сүхбаатар 2 дахь хүү байна. Манай үйлдвэр төлбөр төрийн өмчлөлтийн газарт 30 жил билацийн жолооч ажиллаад байгааныхаа амралтанд суусан. Аавынхаа залгамжлалыг авч билацийн жолоочоор ажиллаж байгаа бас баяртай байна. За тэгээд аавтай бас алтан газруудаа авсан хүн баяр үргэе. Танийхаа уулсын нөмөр ууч моханы ачаар хүн үдий зэрэгтэй гэж явах шүү аав. Баярлалаа. Хайртай шүү. I love you, Papa, so much. What after your dream? Хэмээн та бүхэнд илүүлийн мэдлэг хүргье гэж даатаа. Бүрийн өндөд одоо алтан газар шагнацсан баяр үргэе. Үйлцээсэн та бүхэнд өдрийг сайхан өнгөрөөрэй. Авда хайртай шүү. Айхомны нутгийг алтран шаргалтах эрдний мундраа Тэхомны Монголын онцлог дэнших орноморхай
중단 선제 중단 비시에 졸라 선제 살아가서 나 대만 꽃사 통물도는 비간 비비 우당와야 비싼 삼나 꾸율도는 비간 비비 족나 비시에 중단 선제 중단 비시에 졸라 선제 졸라 전문가 홍보링 야무되게 돌아간 졸라 한번 넘기엔 비린 далайн ардах сичур ихл тагнын өвөр бидээс ихлийн хэмээр цацлан цалигсан эцэг тэнгэрийн борд хойлгоо аягн мэтрэ харшаан дугаа ашд мөнхийн ариун усаа 어디미든 누큰 못기맨 매림이 동다고 써라 우리 쇼도 어디든지 못다 우레 자상 보이니 어디기 오신 장나도 어디지 mordo상 랭생 эцгийн шүтэн аягн мэтрэг аршаан дугаа ашд мөнхийн ариун усаа одимитэн нүхэн нутгимэн элми тунгазаа түргэн ханххийн ус харуудайдан хаяах хязгаар хотон дөрвөд баяд хадахын хотлоор жаргаан илэх нутгаа аян бэлтрэх аршаан дугаа ашд мөнхийн ариун усаа 어디미든 누큰 못기맨 엘미 통박 없으노라 болондоо гэсэн зорилго бидэнд би бүтээн
гинэ гэсэн тэмүүлэл зүтгэлд минь би Бусдад жаргал бэлэглэх сэтгэл би бидний үлсэд тийм гэгэн мөрөөдөл би Баярлалаа урам нэмсэн олондоо Баярлалаа дунд хайртай та нартай баярлалаа чин сэтгэлээс баярлалаа Баярлалаа чин зүрхнээс баярлалаа хүсэл бидэнд би инээ дээр шагнах урам зүрхэнд минь би Хинэгсэн мэдхийг бидэнд би хамтын үсэд имэнд хүсэд би Баярлалаа урам нэмсэн олондоо Баярлалаа дунд хайртай та нартай Баярлалаа чин сэтгэлээсээ баярлалаа баярлалаа чин зүрхнээсээ баярлалаа Сэтгэлтэй найз нөхөд минь би Дандаа сайхны дуудах гэгэн ертөнц дотор нөхөрлөд эргэж буцахгүй зорилоо